Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 6 сарын 18-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн онцгой албан татврын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн хилцэг хэсэг хилцүүлгийг Улсын их хурлын чуулганы 2026 оны 6 сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж анхны хилцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2026 оны 6 сарын 29-ний өдрийн хуралдаанаараа дээрх хууль тогтоолын төслийн анхны хилцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйл заасны дагуу явууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хууль тогтоолын төслийн анхны хилцүүлгийг явуулах үед Улсын их хурлын гишүүн Г. Ганбаатар Евразийн хэлцээрт нэгдсэн орнуудаас тамхин бүтээгдэхүүнийг гайлын татваргүй импортлохоор байгаа нь бусад орноос импортлж байгаа гайлын татвартай ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнийн зөрүү үүсэх хэсэг мөн тамхин бүтээгдэхүүнийг гайлын албан татвараас чөлөөлөх үндслэл шалтгааны талаар тодруулан асууж хариулт авсан болно. Байнгын хорооны хуралдаанаар хууль тогтоолын төслийг хилцэх үед Улсын их хурлын гишүүн Н. Наранбаатар хууль тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хууль тогтоолын төслийг анхны хилцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60% саналаар дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ онцгой албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хилцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.